эвгэж байна. Энэ зурсан Эрж буй 2010 оны онд эрүүлийн аж аргалаар дүүрэн байхыг үзэгдэл зөвшөөрье. Ингээд энэ үдш та бүгд хамаг сайхнараа баярлаарай. Ингээд Сэлмай 2010 эхлэв билээ. Баярлалаа. Биеэрийн монголчуудын холбооноос жил бүр уламжлал болгон одоо оны шилдэгүүдийг шалгаруулдаг. Тэгээ энэ удаа одоо энэ манай найрамдал маань Бид Монгол Экспресс компанийн одоо оны шилдэг боллоо. Ингээд энэхүү хүндэт өрөмжлөлийг та бүхэнд сонирдуулъя. Найрамдал танаа Биеэрийн монголчуудын холбооноос зохио явуулж ирсэн үйл ажиллагаанд байнга идэв зүтгэлтэй оролцож хувь нэмрээ оруулж ирсэн Бид Монгол Экспресс компани хамт олон талархан Биеэрийн монголчуудын 2011 оны шилдэг бизнесээр шалгаруулж энэхүү хүндэт өрөмжлөлийг гардуулваа. Тэрхүү цэгшгээр Биеэрийн монголчуудын холбоо Беркли хот Калифорни мужид 2011 оны 12 дугаар сарын 30 2012 онд бол яг хонд л харагдах бах тэр нь тий. Тэгээд харж илээ тий. Тэгээд ер нь бол тэгээд бусад бизнес хийдэг, бээрээ бизнес хийдэг бүх одоо хүмүүстэй бол бас одоо юу гэдэг юм. Иржвэ одоо 2012 онд нь бол хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай гэж хэлье. За баярлалаа. Ингээд танаа гэр бүл сайн сайхан мөгний өсөө өрөөд ажилчин дандаа үргэлж өөдрөгөө халтгаа гэж өсөө өрөө. За баярлалаа. Та багч гисэн. За баярлалаа. Сайхан баярлалаа. Сайхан баярлалаа.
Тэг 9 539 Хин хаваа явах вэ? Бүгд нэр үзсэн үү? За хоёр дахь ширээс сайднаас за энэ тайснаа үрж байна. Өөрийгөө танилцуулаад манай энэ төрөлцөн ирсэн хамт олон найз нөхдөд та шинэ жилийн халуун мэдлэгээ дэвшүүлнэ үү? Энэ зөвсөн бүх найз нөхөд BR-ийн монголчуудтай шинэ оны мэнд хүргье. За Баатарчууд багтаа хаваа ирэлдээр халуун сайхан тим сайхан нөхцөл тим сайхан одоо зочдод жуулчдын хүсэл мөрөөдөл болсон энэ сайхан газар сайхан амраа сайхан одоо сайхан амраад ирээрэй гэж хүсэж байна. За 8 дугаар ширээнээс 2 дахь астангаар шалгарсан Азтан Бимбада ирэх жил эх ондоо амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан Монголыг хүсэн өрөөё. Монгол улсын төрийн дуулаад төрийн сүлийг өөдөд нь өргөж яваарай. Монгол хэмээх нэрээ өөдөд нь хаач явсан харийн нутагт өндөр өргөж яваарай гэж хүсье бүгд. Улсын газрын зурагт Чингис хааны хөрөгчтэй ном сумагсан Ашигыг хийсэн энэ сайхан дурсгалын сүвнээр hodж байгаа байна. За бүгдээ баяр хүргэе. Энэ оны хаваа явах эрхийн бичиг гэсэн. За баяр хүргэе. Шинэ жил ямар байна? За айгуу гоё маш их аз таасандаа их баяртай байна. Тэгээд шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа Америкийн нэгдсэн улсын Сан-Франциско хотын орчмын BR-ийн монголчуудаа шинэ жилийн гартаа халуун мэндийг хүргье. Мөн Монгол телевизээр явж байгаа гэсэн тийм ээ. Монголд байгаа бүх найз нөхөд хамаатан садан хамт ажиллажсэн ядангуяа Монголын ат компани, Мак компани хамт олонтой баярын мэнд хүргье. Шинэ оны баярын мэнд хүргье. Kita сайхан болж байна. Тэгээд өөрийнхөө дуу хоорыг Америкт сууж байгаа, BR-ээс сууж байгаа монголчуудаа бас өөрийнхөө зүгээс одоо дуу хоолойгоо хүргэж байна. Тэгээд ер нь бол баяр наадам бол сайхан болж байна. Энэ жил бол Монгол улсын ард түмний хөдөлмөрийн баатар хөрөд орж гэж хүн. За бид Монголоос ирээд нэг 2-7 хоног жин Монголд одоо шинэ жилийн уур амьсгал ороод өнөөдөр бүх хүмүүс гэртээ шинэ оноо гаргаж байгаа. Энэ Америкт ирсэн шинэ жил бол бас их сайхан байна. Америкт амьдардаг монголчууд бүгдээрээ нийлээд бас шинэ оноо ингэж угтж байгаа, баярлж байгаа нь бол бас сайхан байна. Энэ манай найз Заг Зүрэн битээр сургуульд 2 гэсэн 4-р 10 жилийн аав бүлгийг одоо 2-р ангиас эхлээд явж төгссөн битээр Чимцээ гэдэг багш манай ангийн багш байсан. Миний хувьд ч гэсэн ер нь багасаа бүжгэлж гисэн. Тэгээд сонирхол маань тэгээд бэлгийн ахтайгаа энд уулзаад тэгээд хос олоод нодлон жилээс эхэлж тэгээд бүжгэлж эхэлж байна. Нэг онд маань сайхан одоо үж гаргаж байна. Ажил төрөл бизнесийн маш өндөр амжилттай. Тэгээд нийт BR-ийн монголчуудтай болон ард байгаа аав ээж ах トゥ хамаат саданда 2002 оны 12-ны шинэ жилийн баярыг хүргэе. Шинэ оны мэнд бүх харилцагч хамт ажилладаг хүмүүстэй баярын мэнд хүргэе. Найз нөхдөдөө гэр бүлийнхэндээ баярын мэнд хүргэе. Өөрөөр хувьд за би бид Монгол Экспресстэй ажилладаг менежер ажилладаг. За тэгээд бүх кастомерууд болон одоо биднэрт одоо үйлчлэл яадаг одоо биднэр одоо үйлчлүүлдэг харилцагчдаа одоо бүгд нь шинэ оны мэнд хүргэе. Бас найз нөхөд болон гэр бүлийнхэндээ бүгд нь баярын мэнд хүргэе. Мөн манай одоо овнер болон бид Монгол улсын захирал найрамдал маань одоо би арайчуудын 2011 оны ишилдэг бизнесмен болсон. Тэр нь биднээс маш баяртай бас найрамдалаа баяр хүргэе. Тэгээд нийт одоо монголчуудаа шинэ оны баярын мэнд хүргэе. High school төгссөн. Тэгээд миний охин коллежид орсон. Өнөөдөр ингээд би ингээд их хүний хувьд ингээд нэг охиндоо бас ингээд дахиж баяр хүргэмээр байна. Ягаад гэвэл ээжийнхаа загсан бүх одоо хүсчээсэн бүх юмыг биелүүлсэн учраас би ингээд айгүй баяртай байна.
За таны те сайхан хүү охин хоёрт ч гэсэн ажрал сайн сайхан бүхний хүсэн өрөө бас таны хань бас ажрал сайн сайхан бүхний хүсэн өрөө тэгээд энэ далмиг энэ завшааныг ашиглаад Монголд байгаа хайрт ээж чимэд эгч мөнгөн цэцэг дүү дэлгэр цэцэг дүү цацрал нартаа шинэ оны баярын мэнд хүргье. Тий би сая нэг 10 хоногийн өмнө Монголоос ирсэн. Тэгээд энэ хоёр дахь удаага орж байгаа байхгүй. Өмнө бас нөгөө амралтаар ярьж гэр бүлэрээ амралтаар ярьж таарад тэгээд нэг орж ирсэн. Одоо хоёр дахь удаага орж ийн найз нөхдөөд ураад дүүнэр бас цуг шинжил тэмдэглэгээд тэгээд сайхан болж байна. Тий ингээд энд байгаа монголчуудаа ажиллаж байгаа монголчуудаа бас ингээд баярлаад ингээд гоё байцгаах харахад бол сайхан байна. За шинэ оны баярын мэндийг цэнхэрлэгцээрээ үзэж байгаа хүн бүхэнд хүргэе. За ялангуяа Сан Францискотын Бэй аярын монголчууд маань их өргөн дэлгэр сайхан тэмдэглэх юм байна. За хичнээн цасгүй ч гэсэн тийм ээ. Үнэхээр цастай юм шиг цаг агаарыг бий болгож халуун дулаан сайхан өнгөрүүлэх юм байна гэдгийг би биеэрээ өвжирч мэдэрлээ. Одоо биднийг үзэж байгаа ялангуяа Бэй аярын монголчууд сайхан шинэ оноо ухтж байна гэдгийг дахин хэлмээр байна. Тийм шүү. Ингээд өнөөдөр бас манай энэ шинэ жилийн үйл ажиллагааны зүүн үргээс ирсэнд бас их өөрчлөж их баяр хүргэе. Тэгээд манай Бэйргийн монголчуудад хандаж энэ 2012 онд юу ч хэлмээр байна. За 2012 онд мэдээж хэрэг хүн бүхний хилдгээр одоо шинэ оноо сайхан ухтаж илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан байгаасаа гэж хүсэн өрөө. За мэдээж хэрэг зүгээр Америкийн эцсийн улсад ажиллаж амьдардаг миний хувьд бол эрх чилтэй монголчууд маань их орондоо харж илхэн нутагтайгаа илхэн одоо ах дүүстайгаа уулзаж Монголынхаа улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулаасаа гэж хүсэн өрөмөр байна. Тэгээд хүн бүхэн өөрийнхөө хүссэн бодсон зүйлээ авч Америкийн эцсийн улсаас нутгийнхаа зүг жолоо барьсаа гэж хүсэн өрөмөр.